Их хурлын эрхэм гишүүдээ, эрхэм нөхдөө. Би түрүүн 6 настай өнчин хүүхдийн ирээдүйн хувь заяаны тухай нэг сануулсан. Тэр хүүхэд 10 жилийн дараа хэн болж өсөх вэ? 20 жилийн хойно ямар шуухан ажил амьдралтай явах бол гэдэг нь ойрын жилүүдэд Монголын төрийн бодлого тодорхойлогчдоос их хамаарна. Тэр хүүхдтэй адил гэгээн хүсэл тэмүүллээр жигүүрлсэн олон мянган 6 наснууд энэ жил 9-р сарын 1-нд сургуульд орцгосоо. Тэд цаашдаа дэлхийн ертөнцийг, төмөн бодисыг таньж мэднэ. Бас Монголынхоо түүхийг судална. Та бидний их өвгдөөс маань ямар гайхамшигтай түүх бүтээж төр улс байгуулж явсныг хүн бүр мэднэ, дэлхий мэднэ. Тэд дэлхийн шин дэг журмыг бүтээлцэж явсан. Гэхдээ тэдний хамгийн гол нэг бүтээл бол Монгол үндэстний агуу их нэр төр юм аа. Их Монгол улс их нэр төртэй улс байсан. Их Монгол гүрэн хуультай гүрэн байсан. Хууль нь ялгамжгүй тэгш хэрэгждэг. Төрийн шудраг тогтолцоотой байсан. Их Монгол улс хүний сүсэг бишрэл, оюун санааны олон талт эрх чөлөөг дэмждэг байсан. Бүтээн төөргөгчд, бүр чөлөө тудалтай аж ахуй эрхлэгчдийг тусгайлан дэмждэг байсан. Шин технологи, шин нээлтийг дэмжиж, мэдээлэл шуудангийн түргэн тархалтыг их гүрэндээ эхлэн байгуулж хөгжүүлж чадсан. Өвөг дээдсийн маань бүтээсэн олон гайхамшиг байгаа. Та бүхэн нэрлэлцгээе. Тэр үед Монгол гүрэн сайн нэрийг олж чадсан гүрэн байсан. Монгол үндэстэн сайн нэртэй байсан. Бидний өвөг дээдс нэр цэвэр байхыг бүгд л эрхэмлдэг байсан. Нэр хугарахаар яс сугар гэсэн зарчим ясанд нь шингэсэн хүмүүс байсан. Их Монгол улсын иргэд хулгай хийдэггүй, худал хэлдэггүй байсан гэж түүх сударт бичсэн бий. Их Монгол улсын иргэн байгалаа хайрладаг, үндэсний соёл ёс заншлаад эдэлдэг, ах сэгсийн үгийг чандлан дагдаг байж, айл гэрийнх нь ариун цэвэрчийг ажилч хичээнгүүг холын аянчин хүртэл гайхсан байдгийм аа. Та бидний өвөг дээдс ийм нэр төртэй хүмүүс байж их гүрэн улсыг байгуулж чадсан. Би өнөөдөр энэ бүхнийг ургуулan бодоод эрхэм төрийн түвшээдтэй, нийт ард иргэдтэй үндэснийхээ нэр төрөө дээдлий улсаа сайн, улам сайн нэртэй улс болгоё гэж уриалах гэсэн юм аа. Бидэнд улам сайн нэртэй улс болох бүх боломж байна. Одоогоос 2 10-ны өмнө Монгол төмний эрх чөлөөний төлөө хийсэн түүхэн сонголт бол тийм сайн нэрийг олж авах үндсэн нөхцөл юм аа. Эрх чөлөөтэй хүмүүст л эрх чөлөөний боломжийг ашиглан гайхамшигыг өөрийн түүхийг бүтээх боломж байдаг. Эрх чөлөөтэй хүн л энэ тэнцүү боломжийг шудраг ёсыг төрөөсөө шаарддаг. Эрх чөлөөтэй иргэдэл эргээд өөрсдийнхөө үйлдэлд эзэн байж хариуцлага хүлээдэг. Эрх чөлөөнд л эх орноо эзний ёсоор хайрлах, олдож байгаа боломжийг ашиглах орон зай хангалттай байдаг юм аа. Эрх чөлөө эргээд эх оронч үзлийн бодит хөрсөн болдог. Эх оронч үзлийн агуулга нь сайн нэр юм. Бүгдээр улс үндэсээр сайн нэртэй болох эх оронч үзлийг дэмжье. Монголд шудраг ёс тогтвол Монгол үндэсний нэр төр дээшлэнэ. Монголын шүүхэн шудраг, хууль нь хэрэгждэг, төрн тунгалаг гэж дэлхийгээр нэг ярил манай улс үндэсний сайн нэр, манай улс үндэсний сайн нэр төртөө орон болно. Сайн боловсрал эзэмшиж гэвэл Монгол, сайн эмнэлэгт эмчлүүлээ гэвэл Монгол, шин юм бүтээ хий гэвэл Монгол, сайхан амьдрий гэвэл Монгол. Ингэж яригддаг, хэлэгддэг орныг бүтээхэд Монгол орноо ийм болгоход хугацаа хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ийм орныг бүтээх ажлыг эхлүүлэх, хийх түүхэн үүрэг ачаавал өнөөгийн биднийх өөр хэнийгч бишээ. Бид л хичээх хэрэгтэй. Монголын сайн нэрийг манай урлагийнхан, спортынхан дэлхийд гаргаж байна. Монгол залуу Нью-Йорк хотын театрт сонгодог балет бүжиглж, Монгол охин Италид дуур дуулж байна. Монголын тамирчин жудо бүхийн олон орны их өрсөлдөөн дундаас дэлхийн аваргаас түүхэндээ анхны алтан медаль авлаа. Сонирхогчдын боксоос бас анхны алтан медаль хүртлээ. Монгол бүсгүй чөлөөтөөр дэлхийн дэвжээнд хүч сорж мөнгөн медаль зүүлээ. Эдгээр гайхамшигт амжилт содон түүх Монгол хэмжүүрээр болвол адууга хайгаад олоод ирэхийн хооронд л саяхан болоод өнгөрлөө. Бас үнэхээр бахархууштай үйлс бүтээж, бас Монголын нэрийг дэлхийд сайнаар гаргаж байгаа манай иргэд бол манай инкийг сахиулагчд юм аа. 800-ны тэртээ мандаж явсан Монгол цэргийн эр зориг, ур чадвар, авиас бэлгийн үргэлжлэл болж Монголын инкийг сахиулагчд олон оронд дайн хямралын үед инкийн үүргээ нэр төртөө гүйцэтгэж байна. Тэд бол үнэхээр шин цагийн бааtruуд.
мөн олон улс оронд монголчууд ажиллаж амьдарч суралцж бүтээж байна. Тэд арга ирээ төрөл төрөсөддөө санхүүгийн хувьд дэмжээ зогсохгүй улсынхаа хөгжил дэвшилд шинэ эрч хүч өгч шинэ мэдлэг боломжийг эх орондоо авч ирж байна. Бахархан үйлс бүтээж байгаа бүх иргэддээ энэ хүндтэй танхимаас бүгдээрээ баяр хүргье. Мөн хүнд хэцүү цагт биднийг байнга тусал дэмжиж байгаа улс орон олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн өнөөдөр олон улсын ахмадын өдөр азаа буурал ахмадуудаа эрүүл энх байж сайн сайхан амьдралыг хүсэн өрөөё. Түрүүчийн миний хэлсэн бахархал бүхэн Монголын ирээдүй, Монголын маргааш сайхан байхыг илтгэж байна. Энэ бүхэн дээр Монголын давтагдшгүй соёл уламжлал, зан заншлыг, түүхийг нэм. Бас ахмадаа ачилсан залуусаа дэмжсэн бодлогыг нэмэ. Монгол хүний, Монгол байгалийн давтагдшгүй чанарыг нэм. Бас хатуу татуу, зөөлөнд зөөлөн Монгол төрийн бодлогын ухааныг нэм. Мөн онц байдал тогтоосон үед ч гисэн зөрчиж үйл болох хүний эрх үнэт зүйлс гэж байдгийг үргэлж санаа. Төрийн бодлого боловсруулах хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо хяналтыг нэм. Улс үндэснийхээ сайн нэр төр тарчлах муу шийдвэр бүү гарга. Тийм шийдвэр гарсан бол хурдхан засах хэрэгтэй. Ингэж чадвал Монгол улс үндэсний сайн нэртэй орн болж чадна. Тэр сайн нэрийг улам сайжруулах нөхцөл бүрднэ. Манай хүүхдүүд хойш үеийнхэн сайхан эх орноороо бахархаж, сайхан түүх уншиж, бас сайхан түүхийг үргэлжлүүлэн бүтээгчд болно. Төгсгөлд нь төрийн бүх шатны албан хаагчдад иргэн байгаль хоёроо энэ тэнцүү бодож шудраг ажиллаараа гэж дахин захия. Миний Монгол мөнх оршиг баярлалаа.